Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд намралтын өдрийн мэнд бас шинэ сарын мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар Ангарскийн маниак бас хүн чон гэсэн тийм хочтой цуврал алуурчин Михаил Попков гэдэг хүний талаар ярихаар би бэлдсэн байгаа. За манай өнөөдрийн дугаарт хүч нэмэхээр Руслан хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байцгаана уу. За Руслан бол орос хэл дээр харин би англи хэл дээр их сурвалжуудаа олж энэ удаагийн дугаарыг ганцаараа гэхээс илүү хоёулаа яриул илүү сонирхолтой байх болов уу гэж бодлоо. Тэгэхээр би эхлээд хэрэгээ яриад дараа нь задлаа цааш нь ярилцъя. 2012 оны 6 сарын 23-ны өдөр Владивосток чиглэлд явж исэн галт тэргэнд цагдаагийнхаа нэг эрэгтэйг бүсэлж баривчилсан. За тухайн хүн бол хоёр хөлнийхөө завсраар үр өвчөө тавьсан. Дотор нь бол их хөвгтдөг буу хийцэн байсан ч гэсэн ямар нэг төвөггүй тэгээ бууж өгөөд баригдсан. За энэ баривчлага бол хэдийгээр энгийн юм шиг сонсогдож байгаа боловч яг үнэндээ цагдаа нарын бүр хэдэн 10 жил үргэлжилсэн эрэл хайгуул асар их хүч асар олон цагийн ажлын үр дүн нь энэ байсан. За баригдсан хүн нь бол өнөөдрийн гол яригдах Михаил Попков гэдэг хүн байгаа. За энэ хүний хойноос нь мөшгөх ажил бол маш эдрээтэй нууцлаг байсан болохоор бүрэн дүр зургаар нь юу болж өнгөрсөн бэ гэдгийг ойлгохын тулд 1990 он руу буцах шаардлагатай болно. За 1992-оос 1998 оны хооронд Ангарск хотод бол нийт 22 эмэгтэй хэрцгийгээр хөнөөгдөж хохирогчдын ихэнх нь 15-аас 28 насны дундаж нуруутай баг зэргийн тийм махлаг биетэй хүмүүс байсан. За шүүх эмнэлгийн шинжилгээгээр бол нэг хүнийг тооцох юм бол бараг бусад бүх эмэгтэйчүүд бүгдээрээ арх уусан. За зарим нь бол хэтрүүлсэн. Тэгээд хүчирхийлэлд өртсөн болох нь тогтоосж исэн юм байна. Тэр бүх хүмүүс толгойдоо хүчтэй гэмтэл авч эсвэл хоолоогоо боолгуулснаас болж нас барсан байсан. За алуурчин бол сүх, хутга, шувууг, за автирк, олс гэх мэт янз бүрийн зэвсэг ээлжилж ашигласан байсан. Заримдаа бол хэрэг үйлдэх явцдаа зэвсгээ хид сольдог. За тэгээд зөвхөн нэг хохирогч арх хэрэглээгүй байх үеэрээ дайралтанд өртөөд алуурчин бол түүнийг ороолтоор хоолойг нь боож алсныхаа дараа бие рүү хид удаа хутгалсан байсан. За тэгээ хохирогчдын нийтлэг шинж чанар болон алуурчны арга барилыг нь харгалзаж үзээд цагдаа нар бол энэ аллахыг нэг хүн үйлцсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ангарск хотынхны дунд бол энэ мэдээлэл тархаж хохирогчдын биеийг аимшигтайгаар зэрэмдэглэж алдаг байсан болохоор түүнийг бол хүн чон гэсэн тийм оч өгсөн юм билээ. За 1998 оны 12 сард Оросын дотоод хэргийн яам болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хилтээс хамтраад мөрдөн шалгах багийг байгуулсан. Ингэж хүчтэй баг бүрдүүлж ажилласан ч гэсэн нэг жил хагсын хугацаанд бол олигтой ахиц твшрал гараагүй. За тэгэхээр нь багийн гишүүдийг бүгдийг нь солиод Гитаев гэдэг нэртэй хүн бол тэнд нь багтжсэн. За энэ хүн бол урд нь шийдвэрлэгдээгүй нэг аллагын хэргийг илрүүлж исэн туршлагатаагаас гадна 150 гаруй шинжлэх ухааны бүтээл төрөөж бичижсэн тийм зохиолч хүн юм билээ. Энэ хүний оролцоо бол алуурчныг барихад нэлээд түлхэц болж өгсөн. За хэргийг шинжилж үзээд урдны мөрдөн шалгалт нь алдаатай. За тэгээ хитрхи удаан үргэлжилсэн болохоор уул мөр нь алга болсон гэж олгдсон. За жишээ нь мөрдөн байцаалтын баг байгуулагдахаас ч өмнө цасанд нүцгэн хөвтөжсэн нэг эмэгтэй хүнийг олсон юм байна. За тэр эмэгтэйг болохоор эмнэлэгт тэгээд үзлэг хийсэн чинь толгойдоо хүчтэй гэмтэл авч ухаан алдаад тэгээд хүчндүүлсэн гэсэн дүгнэлт гарч ирсэн юм байна. Тэгээ ямар ч тач амнасаа алдаагүй аврагдаж үлдэж чадсан болохоор нь цагдаа нар бол ач холбогдол өгөөгүй тэгээд тоогоогүй орхисон юм билээ. За харин хохирогч эмэгтэй гэр бүл нь 6 сарын турш тасралтгүй өргөдөл гомдол гаргасны эцэс нэгэн хэрэг үүсгэсэн байсан. За тэгээд тухайн хохирогч эмэгтэй тэр шүн яг юу болсон гэдгийг нэг бүрчлэн ярьж өгсөн. За тэр үеэр бол нэг цагдаагийн дүрмд хувцастай хүн машинтайгаа түүний хажууд зогсоод тэгээд гэрч чинь хүргээд өгөх үү гэж асуусан ба. Эмэгтэйч мэдээж баярлаад шууд зөвшөөрсөн. За тэгсэн чинь түүнийг ойроо авч яваад тэгээд толгойг нь модонд мөргүүлж ухаан алдуулсан. За тэгээ ухаан орох үеэрээ тэр бол эмнэлэгт сэрсэн гэдгийг хэлсэн. За тэгээ мөрдөн байцаагч түүнд бол тухайн бүс нутгийн офицер цолтой бүх хүмүүсийн зургуудыг нь харуулад гэмт хэрэгтнийг таниулах гэж оролцсон. За эмэгтэй бол зургуудыг хараад нэг хүнийг шууд таньсан чинь за тухайн хүн болохоор нөгөө хэрэг гарах үеэр
дээр өөр газар байсан гэсэн баттай алиби хэлсэн учраас с сэжигтний тоноос шууд хасагдсан байна. Тэгээ дараа нь болохоор мөрдөн шалгах ажиллагааны салшгүй одоо нэг хэсэг болох эмэгтэй биед наривчилсан үзлэг хийгээд мөн хүчирхийллийн нотлох баримтуудыг ерөөсө цуглуулаагүй, сэжигтэн байж магадгүй офицер эрэхтэн алиби үнэхээр үнэн зөв байсан гэдгийг шалгаагүй гэдг нь тогтоогдсон. Хэдийгээр сэжиглэгдэжсэн этгээд үнэхээр гэмт хэрэгтэн биш гэдг нь сүүлд нотлогдсон ч гэсэн цагдаа нарын мэрэгжлийн бус хайхрамжгүй хандлага нь олон нийтийн дургуутслыг бол хүргэжсэн. За тухайн хохирогч эмэгтэй мэдүүлэг дээр тулгуурлаад Китаев бол цагдаагийн байгууллага руу анхаарлаа хандуулсан. За тэр бол вакцин жуулалтын аян гэсэн нэрэн доор 100 гаруй цагдааг судлаад эцэст нь бол 7 боломжит сэжигтний жагсаалтыг гаргасан. За уг нь бол энэ Китаев гээд хүн 6 сарын дотор бол хэргийг илрүүлнэ гэж тамгаалж исэн ч гэсэн тодорхойгүй. За тэгээд урдчлан одоо тооцоолоогүй хүчин зүйлээс болоод мөрдөн байцаалт нь бол тэр чигтээ зогссон юм билэ. За энэний дараа бол Китаев бүр тэтгэврт гарахаа зарлаад тэгээд хэрэг бол дахиад мухардалд орсон байгаа. За 2002 онд буюу одоо нөгөө 2 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Нэг сэтгүүлч болохоор Китаевтэй энэ хэргийн талаар ярилцлага хийж тэрийгэ нийтэлж гаргасан. За тэгээд тухайн нийтлэлд нь болохоор Ангарскийн маниакийн үйлдэлсэн хэрэгүүдийг онцолж харуулад цагдаа нар хэргийг шийдвэрлэхдээ гаргасан хайхрамжгүй байдлыг шүүмжилж одоо бичсэн байсан. За тэгээд тухайн нийтлэл нэлээд шуугиан тарьж исэн юм байна. Тэр нь бол цаашлаад одоо улсын ерөнхий прокурор болон дотоод хэргийн сайдын анхаарлыг татаж үр дүнд нь тэр жилдээ шинээр одоо мөрдөн шалгах багийг байгуулах тийм шийдвэрийг бол гаргасан. За сэтгүүлч хүний үүрэг роль гэж одоо ямар чухал гэдгийг эндээс л ойлгож болохоор байна. Ерөнхий прокурорын газраас ахлах мөрдөгчдийг томилж дотоод хэргийн яам бол нэг хурандаа цолтой хүнийг мөрдөн шалгалтанд туслуулахаар томилсон. Ингээд тухайн баг бол Ангарск хотод очоод тасралтгүй бүр 10 гаруй жил мөрдөн шалгалт хийсэн. Ангарскийн цагдаа нар өөрсдөө ямар нэг зүйл нууж байгаа юм шиг санагдчихсэн байна. Тэгээд тэд бол алтайгаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж шинээр томилсон мөрдөн байцаах багтай ч гэсэн одоо хамтарч ажиллахаас зайлсхийж исэн. За шинэ багийн гишүүн Костарев гэх хүн бол 2000 он гарснаас хойш алуурчны одоо гэмт хэрэг хийх давтамж нь аажмаар буураад эцэст нь бүрэн зогссон гэдгийг олж тогтоосон. За тэгээд энэ дээр бол хид хідэн дамгийг төвшүүлсэн байгаа. Алуурчин осол энтерт ороод хөгжлийн бэрхшээлтэй болсон уу? За өөр гэмт хэрэгээр баригдаад одоо аль хэдийнэ шоронд орсон уу? Эсвэл нас барсан уу гэх мэт одоо янз бүрийн асуултууд гарч ирсэн. Тэрнээс гадна бол 1990-ад оны хэрэгүүдийн материаллог нотлох баримтууд, биологийн дээжүүд алдагдсан. За эсвэл ингээд дахин шинжилгээ хийх боломжгүй одоо болцсон байсан. За яг үүндээ бол зарим хэргийн хавтас ердөө л одоо 2-3хан ширхэг хуудастай байсан. За тэгээд Костеревийн одоо хэлснээр бол тэдний мөрдөн шалгалт шинээр эхэлсэн биш, харин хасах тооноос эхэлсэн гэж бол онцолсон байлаа. За хохирогчдын ар гэрийнхэн хэргийг олон жил шийдээгүй хойшлуулснаас нь болоод одоо цагдаа нарт итгэх итгэлээ бол бүрэн алдсан байсан. За тэгээд шинэ мөрдлөгийн баг томилогдоод ирсэн байсан ч гэсэн зүгээр л одоо ингээд одоо ёс төдий дүр хэсгэж агаад бас л хэргийг илрүүлж чадахгүй байж гэж хүлээж авч ирсэн юм. Гэхдээ байдал арай өөрөөр эргэж шинээр томилогдсон мөрдөн шалгалтын баг орон нутгийн хид хідэн томоохон хэргийг шийдвэрлэхэд бол туслаад гэмт бүлэглэлүүдийг задалж устгаж одоо чадсан юм билэ. За ингээд цаг хугацаа өнгөрч 2008 он гэхэд бол хохирогчдын гэр бүл болон зарим нэг гэрчүүд илүү нээлттэй болж эхэлсэн. Азар тэд бол олон нарийн ширийн зүйлсийг санаж исэн. За ингэснээрээ бол тэд урд нь хизээч одоо авч байгаагүй шинэ уул мөрүүдийг мэдэж авч хамгийн жижиг мэдээллийг хүртэл нэг бүрчлэн тэмдэглэж авсан. За дүн шинжилгээ хийсний дараа тэд бол алуурчны оршин сууж исэн газар болон одоо хэрэг үйлдэж исэн газруудыг тодорхой болгосон юм байна. За тэр нь бол Ангарскийн айн модтой бүс нутаг байсан. За энэ бол мөрүүдээс одоо хамгийн чухал нь гэх юм бол шүүх эмнэлгийн дүгнэлт байсан. 1997 онд алуулсан 3 хохирогчийн биед алуурчнаас үлдсэн цусны дээж илэрсэн байна. За уг нь бол хэрэг илрүүлэхэд маш их төгсөн байсан ч гэсэн за тухайн үед нөгөө ДНХ шинжилгээний технологи бол дөнгөж техникчтэндээ явж исэн. Тэгээд ч зөвхөн Москва хотод тэрийг нь хийх боломжтой. За тэгээ нэг удаагийн шинжилгээ нь болохоор $10,000 давсан тийм үнэтэй байсан юм билээ. Тэгснээ хамгийн гомдмоор нь ердөө жилд 5хан шинжилгээ хийх боломжтой байсан. За эхэндээ бол мөрдөн шалгах баг нийт 30 гишүүнтэй байсан ч гэсэн 2009 он гэхэд бол 7хан хүн үлдсэн байсан. Мөрдөн шалгалтанд тусалж исэн хурандаа эрүүл мэндийн асуудлаас болоод ажлаа одоо орхиод дотоод хэргийн яамнаас Дүбнин гэж хүнийг бол оронд нь явуулсан. Хяналтын камер, за гар утасны сүлжээний мэдээлэлгүйгээр
хэрэгтэйгээр хэргийг шийдэхэд бол хүнд хിവэрэ байсан. За ялангуяа ингээд олон жилийн өмнө болсон хэрэг учраас тийм ч амархан одоо шийдэгдэх хэрэг биш байсан. Гэхдээ урд нь бол тэдний төвчээртэйгээр одоо их баг гэлтгүү цоглуулж тэмдэглэж исэн уул мөрөөд үр дүнгээ өгч хэрэг шийдвэрлэхэд бол ач тусаа өгсөн юм байна. За 1997 онд үйлдэгдсэн 3 хаалгын хэргийн газарт Нива маркийн 2 хаалгатай, за артлын нөгөө хаалгатай нийлээд ингээ 3 хаалгатай машины одоо дугууны мөр үлдсэн байсан. За тийм болохоор Ангарск хотод байдаг одоо бүх Нива маркийн автомашин эзэмшигчдийг шалгахаар шийдсэн юм байна. Ингээд энэ жагсаалтанд бол нийт 600 хүн багтааж хүрээ нь одоо багасч гисэн. За тэгээд тэр хүмүүсийг нэг бүрчлэн шалгаад шүүх эмнэлгийн шинжээчэд бараг 100 удаагийн шинжилгээ хийсэн. За тэрэнд нь бол хурууны ихээ, хөрсний дээж гэх мэт зүйл багтжсэн. 2009 он гэхэд бол ДНХ шинжилгээ арай ахицтай дэвшилж Иркутск мужид лаборатори байгуулагдаа зогсохгүй 400 гаруй шинжилгээ хийх боломжтой болоод өртгөн одоо эрс багассан байсан. За ингэж басаар 2012 оны 3 сард мөрдөн шалгах баг 48 настай Попков гэх эрэгтэйд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. За тэр бол Ангарскийн 1-р хэлтэст цагдаа байсан. Тэгээд гаднаас нь харахад бол одоо гэр бүлтэй аз жаргалтай юм шиг санагддаг байсан юм байна. За тэр бол эхнэр охин хоёртойгоо амьдардаг. Тэгээ эхнэр нь паспортын одоо хэлтэст ажилладаг. Хосууд бол ажилдаа хамт яваад хамт хайрдаг. Маш тийм энгийн амьдралтай. За тэгээ Попков цагдаагийн албанаас гарсныхаа дараа нэг нефтийн компанид хамгаалагчаар ажиллаж исэн ч хамт ажилладаг хүмүүстэйгээ маргалдаад тэгээ тэр ажлаа бол хайсан. За дараа нь тэр бол таксины жолооч хийж эхэлсэн юм байна. За нэг найз нь Попковыг баяр энтерт үргэлж сэргэлэн цаваа байнга л онгоо ярьж яадаг гэж хэлжсэн боловч хүнтэй ярилцахдаа тэр бол хизээч ингээд нүдрүү нэгцэлж хардаггүй. Тэгээ гаднаас нь харахад энгийн л нэг байдаг хүн шиг мөртлөө зарим нэг нүүрний мимик биеийн хилэмжин алуурчны дүрслэлтэй бол яг таарж исэн. За тэгээ цагдаа нар Попковыг албан ёсоор шалгаж Попковын ДНХ алуурчны ДНХ-тэй яг таарчин гэдгийг олж мэдсэн юм байна. За энэ нь бол олон жил хүлээж исэн үр дүн байсан. Ингээ батлагдсан даруйд бол яаралтай баривчлах үйл ажиллагааг зохион байгуулж удахгүй түүнийг бол галт тэргээр одоо Владивосток руу явах гэж байгаа гэдгийг нь бол мэдэж гисэн. Ингээ багийн ахлагч Дубнин багтайгаа хамт Владивосток нэлээд ойртож явах үеэр бол түүнийг баривчилсан. За энэ нь бол миний ярианы ихэнд дурддагдчихсан одоо тэр дүр зураг байгаа. За баривчлахаас өмнө баривчилгаа яаж өрнөө сэжигтэн хэрхэн хариу үйлдэл үзүүлэх зэргийг олон удаа одоо төсөөлсөн байгаа. Тэгчээд гаранд нь гав зүүж авах үеэрээ чамайг яагаад баривчилж байгааг мэдэж гинөө гэж асуусан чинь Попков бол юу ч дуграагүй толгойд өгсөн. За ингээд Ангарскийн маниак хүн чон хочтой цоврал алуурчин Михаил Попков баригдсан байдаг. Гэхдээ эндээс одоо хамгийн сонирхолтой зүйлүүд өрнөж эхэлнэ. За Попковыг мөрдөн байцаалтын өрөөнд оруулж ханан дээр нь бол түүний үйлдсэн гэмт хэрэгүүдийн байршлыг тэмдэглэсэн газрын зургийг бол өлгцсөн байсан. Попков тэрнлөө хэдхэн секунд харангуйтаа нэг цэгийг заагаад энэ буруу тэмдэглэсэн байна гэж хэлээд зөв байршлыг нь тодорхой зааж өгсөн. Попков одоо нэг тийм хүүтэн бас одоо ядарч туйлдсан харттай. За байцаалт авч суухад бол нэлийн тохгүй мэдрэмж өгөхөр байсан гэдэг. За эхэндээ Попков бол 11 алга үйлдснээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн удалгүй мэдүүлгээсээ буцаад зөвхөн баттай нотлох баримттай 3 хэргийг хүлээн зөвшөөрсөн. Байцаалтын явцад Дубнин түүнтэй аль болох одоо ихтгэлцэл бий болохыг хичээж тийм байдлаараа өөрөө хэрэгээ одоо хүлээлгэхийг нь оролдож исэн. Тэгээ ямар сандаа хэрвээ өөрөө бүх хэрэгээ хүлээгээд тэрэн дээрээ өөрөө гарын үсгээ зурчих юм бол Дубнин бол түүнд байж болох сайн нөхцөлийг бүрдүүлэхийг хичээнэ гэдгээ бол хэлсэн юм байна. За жишээ нь бол гэр бүлтэйгээ уулзах боломжтой үнэтэй цай бас чихэр мөн тамхи зэрэгээр хангана гэж хэлжээж эцэст нь нөгөөх ч өөрийнхөө үйлдсэн 20 гаруй алгаа одоо хүлээн зөвшөөрсөн. За алгын талаар дэлгэрэнгүй ярихдаа Попковын одоо царай огт хувраагүй яг л ном уншиж байгаа юм шиг дурчигнуулаад за тэгснэ гэмт хэрэгтэй нь холбоогүй сэдв ярихаар нүдэн сэргээл одоо бүр мөрдөн байцаагчтай тоглоом шоглоом хүртэл хийж исэн. За сүүлд өгсөн ярилцлагадаа Дубнин Попковыг бол маш одоо сайн ой санамжтай байсан гэж дурдсан байсан. Ийм олон цоврал аллага үйлтчээд тэгээ олон жил өнгөрсөн ч гэсэн хэрэг болгоныхоо нарийн ширээнийг тэр бол маш сайн санаж исэн. Попковын хэлснээр бол
түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь цагдаа байхад нь одоо эхнэр нь араар нь тавьснаас үүдэлтэй гэж бол ярьсан юм байна. За нэг өдөр шөнийн ээлжнээсээ тараад гэртээ харсан чинь хогийн савн дотор нь хэрэгэлсэн одоо бэлгэвч байхыг нь харчаад тэгээд эхнэрээ алах хүсэл анх төрж эхэлсэн гэж ярьсан. Гэхдээ тэр бол охиноо бодоод гэр бүл нь одоо бүрэн бүтэн байгаасаа гэж бодсон болохоор шийдвэр гаргаж чадахгүй тэнэгэлзэж явсан. За өглөө болгон сэрхтээ тэр эхнэрээ шүн алдсан юм биш үстэй гэж шалгаж үздэг байсан маа. Ингээд энэ нэг гаж мэдрэмжин түүнийг одоо байнга бодол давтуулдаг болсон. Арх уусан байгаа эмэгтэйчүүдийг олж хараад за машинаа зогсоож гэрт нь хүргээд өгье гэж санал болгодог байсан. За тэгээ явж явах замдаа хамтдаа манайх руу явж хонох уу гэж одоо асуудаг байсан маа. Хэрвээ эмэгтэй татгалцах юм бол Попков түүнийг гэрт нь хүргэж өгөөд юу ч болдоггүй. За харин зөвшөөрөх юм бол Попковын хувьд тэр эмэгтэй нь завхаа юм шиг санагдаж за шууд алхаар шийддэг. За тэгээ өөрийгөө олохороо муухайг цэвэрлэгч гэж нэрлэдэг байсан. Түүний хувьд бол ийм эмэгтэйчүүдийг зайлуулж устгах ёстой хог хаягдал гэж боддог байсан юм байна. За 1992 оноос буюу одоо 28 наснаас эхэлж тэр бол ийм аргаар тасралтгүй аллах үйлцээр байсан. За Попков мөн өөрийгөө хохирогчдыг идэвхтэй хайж явдаггүй байсан гэж ярьсан. Эмэгтэйчүүдийн төлөв даруй зан чанар за сахилга баттай байдал түнд бол таалагддаг байсан. Өөрийнх нь алсан эмэгтэйчүүд хаа хамаагүй хинтээч ингээд ингэр зөрүүлэхэд бэлэн байсан нь уурыг нь хүргэдэг байсан гэж бол ярьсан ч үнэн дээр одоо хохирогчт нь Попковын бодож исэн шиг нь биш. За ихэнх нь бол гим зэмгүй, хууль зөрчдөггүй тийм эмэгтэйчүүд бол байж таарсан. За зарим нь болохоор ингээ гэрээ эзэгтэй, зарим нь одоо багш, ихэнх нь зүгээр л энгийн нэг төрийн албан хаагч байсан. За тэр хүмүүс зүгээр л Попковын хараанд өртсөн таарлцсан учраас ингээд хохирогч болсон байсан. За тэгээ нөгөөх чи 2000 оноос хойш гэмт хэргийн давтамжаа үнэхээр одоо бууруулсан гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. За нэг шалтгаан нь гэсэн чинь тэр бол цагдаагийн албанаас гараад тэгээ ямар нэг хэрэг үйлдэх юм бол өөрийг нь одоо хамгаалах ар ерөөсөө байхгүй гэж бодсон болохоор гэмт хэрэг хийх зориг нь бол хүрээгүй. За нөгөө шалтгаан нь болохоор тэр бол бэлгийн замын халдварт хүчин тусаад тэгээ тэрнээсээ болж эмэгтэйчүүдийг алах бодол нь одоо буурч эхэлсэн маа. Бүхэл бүтэн 20 гаруй жил гэмт хэрэг үйлдэхдээ тэр мөрдөн шалгалтаас бултах чадвар, за мэрэгжлийн бас мэдлэгтэй найдаад үйлдэлээ маш нарийн нууж чаддаг байсан. За тэр бол ерөөсөө хурууныхээ үлдээдэггүй, хэрэгэлсэн зэвсгээ ч гэсэн хэргийн газар орхидоггүй байсан явдал нь баригдалгүй маш олон жил явахад нь нөлөөлсөн. Гэхдээ эцсийн эцэст Попковын төсөөлөөгүй зүйлүүд нь юу байсан гэхээр за машины дугуйных нь мөр, за бас ДНХ шинжилгээний ахиц дэвшил байсан. Нөгөө Нива гэд машин эзэмшигчдийг бүгдийг нь эхнээс нь шалгаж үзэхэд бол Попков татгалзалгүй шинжилгээнд хамрагдсан ч гэсэн гэрлүүгээ харьсан даруйдаа нөгөөд чинь сандарч эхэлсэн. Тэгээд галт тэрэгний билет худалдаж аваад Владивостокт байдаг ээжийнхээ гэрлөө оргинохоор явж исэн нь бол тэр байсан. Ингээд өөрийнх нь хэрэг илрэх цаг ойртсон гэдгийг мэдсэн даруйдаа сүүлийн удаа одоо төрөл саднуудтайгаа уулзаад охинд нь одоо өөрийнх нь хөрөнгө мөнгө өвлөгдөж очих одоо бүх зохицуултыг тэр бол хийчихсэн байсан. За баригдсны дараа нэг сонин зүйл ил болсон нь юу байсан гэсэн чинь Попковын эхнэр нь болохоор төрийн албан хаагч. За тэгээд нөгөө паспортын хилтэст ажиллаж агаад дараа нь болохоор дотоод хэргийн яамд ажилладаг болсон юм байна л та. Тэгсэн чинь тэр үеэрээ гэмт хэргийн мөрдөн шалгалтын ажилд тусалж төрөл бүрийн одоо мэдээлэлтэй болцсон одоо явж исэн билээ. Тэгээ яасан гэхээр одоо нөхрөө амхандаа хамгаалж хамгийн чухал мэдээллүүдийг нь одоо алдагдуулаад холион бантыг нь хутгаж исэн. За Попков бол үнэндээ мөрдөн шалгах ажлын үйл явцыг нь маш сайн мэддэг байсан юм. Попковын өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн бүх хэргийг нь баталгаажуулахын тулд цагдаа нар бол маш их хугацаа зарцуулж олон тооны шинжилгээ 2000 гаруй гэрчээс мэдүүлэг авсан. За энэний үр дүнд Попков болоо нийт 22 аллаг 2 удаагийн алхахыг завдсан хэрэгт нь толгоонуудыг амжилттай цуглуулж чадсан юм билээ. За 2 хохирогч амьд үлдсэн ч гэсэн толгойдоо хүнд гэмтэл авч хэрэгтнийг ерөөсө таньж чадаагүй. За тэдний нэг нь олдохдоо амьгүй юм шиг байсан мөртлөө моргт аваачсны дараа ухаан орж дараа нь бол нөхөн сэргийн хэмжлэгээ хийлгэж удаан хугацаанд эмнэлэгт одоо хэвтсэн юм байна. За мөрдөн шалгах багийн ахлах дүбнийг хэлэхдээ хэрвээ Попковын анхны гэмт хэргийн шалтгаан эхнэрийнхээ одоо араар тавьсан явдлаас өшөө авах эсвэл хувийн хүсэлт ачаалаа хангах зорилготой байсан бол дараах хэрэгүүд нь цагдаа нарыг санаатаагаар өдөн хатгсан үйлдэл болж одоо хувирсан байж магадгүй гэж үзэж исэн юм байна. За тэр бол өөрийгөө шууд лав баригдахгүй, бараг энэ насаараа ч гэсэн баригдахгүй байж болох юм байна гэж боддог байсан болохоор хаа сайгүй хэрэгээ үйлцээр байсан. За тэгээ Попковыг цаврал алуурчин гэд баригдсныг нь сонсоод танилуд нь за бас цагдаад хамт ажиллаж байсан хүмүүс нь бол бүгд цочирдсан. За тэдний нүдээр
дээр бол Попков үлгэр жишээ нөхөр, зөөлөн зантай, байнга одоо эхнэр охиныхоо тухай ярьдаг, гэр бүлтэй анхаардаг. За тэгээ бүр дунджаас дээгүүрт тооцогдохоор сэтгэн бодох чадвартай, шийдэмгий зоригтой хүн гэж ажлынх нь одоо хүмүүс тодорхойлсон байсан. Нэг дээрмийн хэрэг дээр ажиллаж ах үеэрээ гэмт хэрэгтний эсэргүүцэлтэд тулгараад Попков бол эргэлзэлгүй шууд буудаад тэр хүнийг хөнөөж исэн юм байна. Яг нь цагдаа байсан болохоор одоо хурдан шалгамгаа үйлдэл гаргаж цаашид өөрсдөд нь учрах хор хохирлыг зогсоож ийн гэдэг үүднээс ийм төрлийн үйлдэлийг бол хүлээн зөвшөөрдөг. За тэгээ 2014 оны 5 сарын 3-нд Попковын шүүх хурал Иркутскийн шүүхтээр одоо эхэлсэн юм байна. За түүнийг бол 22 хүний аллах болон 2 удаагийн алхахыг заасан хэрэгт буруутгасан. 14 онд Попков 50 настай байсан. За тэгээд гэрчүүдийн тоо бараг 2000 хүрч исэн. За тэдний дунд бол амьд үлдсэн хохирогчтой нэг Протасова гэдэг эмэгтэй шүүхтэр бол гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн байсан. За тэр хэрэг гарсан өдөр Попковтой тааралдаад нөгөөх нь хүргээд өгье гэхэд нь бол хит хитэн удаа уг нь бол татгалцсан баг. Гэсэн чинь Попков цагдаагийн үнэмлэхээ үзүүлснийхэн дараа итгээд машинд нь суусан. За ингээд хохирогчтой нэг болсон ч гэсэн азар тэр амьд үлдэж чадсан. За шүүх хурал дээр түүний эхнэр охин хоёр бол байнга ирдэг. Тэгээ хоригдож байгаа шоронд нь дандаа одоо очиж хоол унд зөөдөг. Эхнэр нь нэг телевизэд ярилцлага өгч манай нөхөр гин буруугүй гэж бол ярьжсэн байгаа. 2015 оны 1 сард шүүх хурлын дуусаад Попковтой бүх насаараа шоронд суух ял анаас юм билээ. За өөрт нь ноогдуулсан ялыг тэр бол хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Нийт үйлдсэн хэрэгүүдтэй 19 жилийн ял өгөөч гэсэн тийм хүсэл төртөл гаргаж ийсэн. За эцсийн ялын тогтоолыг хүлээж авах хүсэлгүй байсан болохоор давж залдах шийдвэр гаргасан. Шоронд тэр бол 2 жил хоригдсныхаа дараа буюу 2017 он одоо гинт өөрийгөө 22 аллахын хэрэг биш нийт бол 56 аллахын хэрэг үйлдсэн гэж бол мэдэгдсэн. 2017 оны 12 сард Иркутскийн орон нутгийн шүүхэд давж залдах шатны шүүх хурал нь болсон. За хэдийгээр нээлттэй шүүх хурал биш байсан ч гэсэн цензуур тавьж одоо зарим сэтгүүлчдийг бол тодорхой хугацаагаар танхимд орохыг зөвшөөрсөн юм билээ. За тэдний хийснээр бол Попков маш тийм тайван байдалтай, заримдаа газар ширтээд, заримдаа болохоор гараараа оролдоод, асуултуудад маш хурдан бас товч хариултууд өгч ийсэн. За зөвхөн охинлуугаа харах үеэр л царайнуудаа өөрчлөгдөжсэн гэж бол ярьсан. За энэ удаагийнхан шүүх хурал өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээг хамарсан, илүү ноцтой одоо тийм болж өнгөрсөн юм билээ. За шүүх хурлын үеэр Попков бол 56 аллахын хэргийн 43-ыг нь хүлээн зөвшөөрсөн. За энэ шүүх хурлаар анхны ялыг хэвээр нь үлдээж, дээрээс нь нэмээд цагдаагийн цолыг нь хураагаад за тэрнээсээ болоод нөгөөх чинь одоо сар болгоны яамнаас олгодог тэтгэмжээ авахгүй байсан. За сар болгон одоо 24,000 рублийн тэтгэмж одоо авдаг байсан юм байна. Тэгээ амхандаа тэрийг ядаж авч үлдээ гэж бодоод мөрдөн шалгах ажиллагаанд цагдаа нартай ямар ч асуудалгүй хамтарч ажилласан. За тиймээс тэтгэмжээ сар болгон авдгийг нь хэвээр нь үлдээж өгнө үү гэсэн тийм хүсэлт тавьсан. Нөгөө бахан хохирогчдын гэр бүлийг дуусхааргүй уй гашууд автуулчаад тэрийгэ тоож байгаа ч юм байхгүй өөрийнхөө тэтгэмжинд санаа зовж байсан. За ингээд ийм нэг хэрэг байна. Маш олон жил үргэлжилсэн хэрэг болохоор хамгийн гол үйл явдлуудыг нэлээд одоо хумиж бас би ярьлаа. Тэгэхээр чиний хувьд одоо энэ хүний талаарх цуглуулсан мэдээллүүд ерөөхдөө юу байна? За Попковын яг суралцлагчтай ярьсан 2 удаа 22 онд тэгээ 20 онд яг ингээд нөө ярилцлага хийсэн бичлэг нь байсан. Тэрийг үзэхэд бол яг тийм галзуу өвчтэй ч юм уу, хүнтэй харилцаж чаддгүй ч юм уу, тийм ер нь бол гаж биш нөө жирийн л хүн шиг санагд. Тэгээд нэг сонирхолтой юм нөө сурвалжлагч асуухгүй та өөрийгөө эрүүлэх хүн гэж бодож байна уу гэд. Тэгсэн чи яг хүн ойлголтоор бол миний хийсэн үйлдэлээр бол би эрүүл биш баха. Гэхдээ би буруу зүйл хийж байгаагаа ер нь мэдчихсэн болохоор тэр талаас бол би эрүүл баха гэд хэлжсэн. Өөрөөр хэлбэл өөрөө уучраа олж чадахгүй их явсан юм шиг баг. Тэгээ яг нөгөө чиний сая дурдсан эхнэрийнхэн араар тавилт ч юм уу бас хит янз бүрийн хувилбар гаргацсан байсан байхгүй юу. Одоо эцэг их нь айгу тийм завхаа амьдралтай байсан, ээж нь айгу тийм бэлгийн буруу хүмүүжлэлтэй байсан эдэргээд те. Тэгэхэд Попковоос тэрийг асуусан чинь үгүй та нар ингээд миний амьдралыг л ингэж онцлоод энэ дэлхийд бол яг та нарын ярьж байгаа асуудалтай нийтлэг асуудалтай мянга сая хүмүүс байгаа. Би эцэг эхийнхээ талаар ерөөсөө хизээж тэгж ярихгүй. Миний амнаас ч тийм үг гарахгүй. Наадах чинь зүгээр надад ууралсан хүмүүс л тийм юм ярьж бичиж байгаа. Тэгвэл эцэг эх чинь ямар юм гэсэн чинь амар зарчимч, хит их зарчимч байсан. Тэрнээс бас болсон байж магадгүй гэж би бодож байгаа гэдэхгүй юу. Тэгээ ямар юм гэсэн чинь жишээлбэл автобусанд орж ирэл
жирэмсэн эсвэл настай хүн ч юм уу өөрөөс нь насаа илүү хүнийг ингээд суулгаач гэд загиндаг байсан гэхлээр над ч муу зүйл биш үсттэй гэд хэлэхлээр нь тийм л дээ. Гэхдээ тэр нь хитрээд явчихлаараа юм болгон дээр одоо бүх жижигхэн зүйл дээр тийм анхаардаг болсноос болоод миний одоо эмгтэй хүн ингэж явж болохгүй штэ гэж удаад алаад исэн юм гэсэн утгатай юм хариулж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хүн бол ухаан муутай байсан уу гэхлээр үгүй. Яг яриаг нь сонсоод үзэхлээр нилээн боловсрал боловсралтай ч байх тий. Ер нь толгойн ажилдаг, зүгээр ажилдаг хүн гэдэг нь ойлгомжтой. Тэгээ яг нэг мэдээлэл төр нөгөө ээж нь нэлээд бас уудаг байсан энэ төр бичсэн. Тэр үнэн удал мэддэхгүй л тий. Тэрний талаар юу яриаг. Гэр бүлийн хүчирхийлэл үлддэг байсан болохоор магадгүй багасаа авсан тэр нэг trauma дараа нь хэрэг үлдэхэд нөлөөлсөн. Ер нь сэтгцэд нь тодорхой түвшинд нөлөөлсөн гэж үздэг бас нэг тал байгаа юм би энэ лээ. Тий, одоо наадахны чинь нэг жишээ. Окей. Яг өөрөөс нь асуусан хариултыг хэлэх гээд байна л да. Нөгөө эмэгтэй асуухгүй юу? Ямар нэгэн бага насны гэмтэл байгаа юу гэсэн чи за тэгвэл та хүсэх юм бол нөгөө за үз монголоор юу гэдэг юм бол батууд гэдэг үсэрдэг юм ирзэн бид штэ. Одоо хүүхдүүд ингээ үсрээл акробат хийгээд идэг. Тэрэн дээр би үсэрч жагаад яг хүлээж ийх ёстой үедээ жийхгүй хажуу тишээ хальтраад нөө батууднаас өсөрж яваа толгоогоор юм үргэцээ наад хариулт танд таалагдчихэв нүгээд одоо өөрөөр хэлбэл хүмүүст тийм шалтгаан хэрэгтэй байгаа байхгүй яг өөрөө ч тэгж ярьж байгаа маниакууд ингээд заавал багын юм тархины гэмтэл та нарт хэрэгтэй гэдэг тэгвэл энэ та нарт таарч нь чинь болсон юм гэж үгүй энэ миний толгоонд анх ихний орж ирсэн жишээ тэгэл тэргээд өөрөөр хэлбэл миний тарих тийм гимтлээс болоод байгаа юм байхгүй та нарт тэр хэрэгтэй бол энэ жишээг аваад гэл тэгж байгаа байхгүй. Тэг яг хоо энийг чинь нөгөө одоо мэрэгчлийн хүмүүс зөвхөн цагдаа мөрдөгчд гэлтггүй одоо criminal psychologist гэдэг тустай хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар ч гэсэн иймэрхүү хүмүүсийг өрнөөл судалдаг. Өөрөө энэ хүн чинь ингээд дунджаас арай дээгүүр түвшний тийм сэтгэн бодох чадвар өндөртэй гэх юм уу. Тийм хүн болохоор магадгүй бас нууцлаг байх гэж хичээгээд байгаа юм болов түнсэш үнэхээр өөрөө ингээд цоо ирүүл хүн бол хүн ёсноос гажууд юм хийж айгүй олон жил хийж явах гэхээр айгүй утгагүй байгаа байхгүй юу. Яг үр дүн юг хүлээж исэн өөрөө бас баригдахгүй хичээгээд яваад исэн байгаа байхгүй энэ хүн. Тэгэхээр одоо яг яах гэж мэдээж чиний ярьж байгаа үнэн нилээн залтай хүн байгаа даа байхгүй юу. Тэгж хүн алах нь мэдээж эрүүл бус хүний үйлдэлтэй. Зүгээр өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй болохоор хамгийн эрүүл тайлбар нь тэр байсан байж болно л доо. Тэгээд өөрөө чинь 8 жил анх шоронд суугаад дахиад хэрэгээ ийм байсан тийм байсан гэд яриад байгаа нь бол бүгдийн чэйжилсэн байгаагийн дүр зураг байхгүй тий. Тэгээд саяхан уул нь 86 аллага байсан. Тэгсэн чи одоо 89 болцсон. Бүр амар. Тийм 3 аллага хаанаас гараад ирсэн гэж чи дөнгөж саяхан би тэгтээ он сарын март ш. Ахад нөгөө нэг мөрдөн байцаах газар руу орчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө ахад шинэ аллагууд нэмэгдэнгууд мөрдөн байцаах руу явуулж штэ тэгсэн байгаа. Тэгэхээр тэр бол мартдаг хүний зүйл биш байгаа даа байхгүй. Амар сайн сандаг. Тэрнээсээ ямар кайф авдаг гэсэн мэдэхгүй. Гэхдээ ер нь өөрөө ярьж байгаа бол зүгээр эмэгтэй хүн шүний хитэн цагт ч байсан замын хажууд байгаад би тэрийг тосч аваад зүгээр ингийн амьдралын тарааллаар яриа өрнүүлж агаад тэг гэрт нь хүргэж өгөөд бүр орцны хүүд дээр нь оруулж өгөөд би зүгээр явчих чадна мөнгө ч авахгүй. Гэхдээ тэр шүнжэнгөө шоудчаад тэг шоо гарч ирээд уух юм бэ нү гэж асууж байвал энэ бол миний триггер байсан гэдэг ч аахгүй. Чи ингээ ханж болдг юм уу чи. Тэг тэр нөгөө ханг аут хийжсэн хүмүүсийн гэртээ үлдчих болдг юм те. Тин чи архин дуусангууд чи гараад өөр арх хайдаг гэн. Яг хоо энэ эргээд нөгөө хоёлаа маниакуудын талаар ярихлаар нөгөө Орсын 90-ад онд болчихж байгаа шүү дээ. Манай хурц 92 оноос 2011 оны хооронд хүн алчж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө архитан согтуулдаг Оросд яг эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд 2003 оноос хойш алга нь багасчлаа тий. Тэр нь бол 2000 оны эхээс ер нь ирс багассан. Тийм тэр нь бол өөрөө хийлэхдээ бол би ингээ өөрөө зогсож эхэлсэн. Өөрөө чаддаг болсон. Зүгээр ингээ замд ингээ эмхтэн гар өргөө зогсож байхлаар нөгөө нэг зөв хүн байх, дандаа сайн байх гэдэг тэр зүйл нь ажиллаад зогсоод өгчдөг гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө эмхтэн буруу байхлаараа алчаад идэг гэд өөрөө тэгж тайлбарлаад байгаа шүү. Сүүл рүүгээ би зогсгоо болцсон. Айл болохоор зогсохгүй. Тэгэл нэг хэдэн 7 хоног өнгөрч байгаа. Тэгээд төвчээр тэгэл нэг тохиолн таараад яарж явж байгаа юм болов яасан болоо гэд нэг зогсоол тэгэл тэр хүнийг алчдаг гэсэн байгаа байхгүй. Өмнө нь бараг 7 хоногт 2 7 хоногт 1 мигээр налаад амар алдаг гэсэн бол тэгээд би зогсож чадсан ш. Тэгээ одоо энэ яриад байгаа нь магадгүй 2 удаа насаараа хоригдох. Тэгээд дээрэс нэмэх 19 жил 8 сарч билүү тийм байгаад байгаа ш. Тэр нь зүгээр насныхан бүксэнд гарчих юмсан гэж бодож байгаа. Чиний саяын мэдээлэл дээр нэг нэмж
над дээр нэг мэдээлэл авахгүй. Тэр нь болохоор нөгөө 2025 онд 24 онд заяа 11-р сард Иркутскийн шүүх Попковын ял дээр нь 10 жилийг бол нэмж өгсөн юм байна заяа. Тэгснээ 2025 онд 61 настайда Попков бол нийт 86 дээр нэмээд одоо 3 гэсэн нийтдээ 89 гэсэн те 89 аллах хийснээ хүлээн зөвшөөрсөн. Энэ тон ч гэсэн энэ тон ер нь бол нөгөө ирээдүйд бас нэмэгдэх магадaltaй гэж үздэг юм билээ. Тэгээд 25 онд яг энэ жил байгаа байхгүй. Дахиад нэг гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөөд тэгснээрээ тэр бол нөгөө арай хяналт багтай шорон руу явах боломж үүссэн гэсэн байна. Шоронгийн удирдлага за эсвэл шүүх прокурортой янз бүрийн тохиролцоонд хүрээд ийм маягаар одоо арай зөөлөн нөхцөлтэйг нь сонгодог байсан юм шүү. Тийм тэр нь ийм юм билээ. Одоо зөвүүн байгаа. Жишээлбэл цагдаагийн албаа агч чинь заавал юм тэтгэр авчиж байгаа штэ. Тэгүн гууд цолын хасаад тэтгэрийг хасцсан байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр хүнд мөнгө байхгүй. Тэгээд нөгөө 20 эдэн аллага байж 56 болсон шүү дээ. 50 тэрэн дээр ямар тохиролцоо хийсэн бэ гэхээр ажил хийж болно гэсэн байхгүй юу? Шоронд ажил хийх чинь одоо юу гэдгийг хувц соёх ч юм уу нэг тиймэрхүү юм хийхлээрээ цалин авна. Цалингаараа шоронгийн дэлгүүрээс тамхи авдаг байхгүй юу? Тэгээд тэрүүгээрээ ингээд тохиролцоонд хүрээд тэгж одоо тохиролцож явсаар хагаад үдий урж байгаа. Тий анх тэгээд нөгөө тэр дүбнэнгээд мөрдөгчдөд хүртэл баригдчаад тэгээд хоорондоо юм ярихтаа нэг олон зүйл ярихгүй хаар нөгөөх нь бас тохиролцоонд хүрэнгүүт зөвшөөрөд хамаг юм ярьж эхэлдэг ч юм. Өөрөө нэг яг уу сэргэлэн л гихүүдээ бүр сүултээ ингээд эн чинь юу хийхээ мэддэг болсон байна. Шоронд орчвол за би өөр нь байжаа дараагийн хитийг нь гаргаж ирээд арай жоохон төгслөө өөрчилж болох юм байна гэсэн тийм юм бүр суусан. Аюу олон жил харин тийм. Гэтэ угаасаа эн чинь цагдаагийн юм болохлээр юу болдгийг ерөнхийдөө мэдчихэж байгаа шүү дээ. Сториг нь мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ шоронд байхдаа бол биеийн байдал маш тийм эрүүлч хэрэг заяа. Нэг удаадаа л ихэд турникын дээр асуудалгүй тавь санаадаг. Тэгээд амьдралынхаа турш спортод ялангуяа одоо цаны спортод их дуртай. Цагдаа байх үеэрээ ч гэсэн одоо бусдаас тэсэр төвчээрийн хувьд бол илүү байсан гэж яригдт юм байна. Тэгээ хоригдсныхоо дараа ч гэсэн тасгал хөдөлгөөн тууштай хийдэг. Тэгснэ айгүй тийм сайхан ааштай гаднах байдал хувцас энэ төр айгүй тийм цэвэр цэмцгэр байдаг гэсэн мөлий. Тэр нөгөө баривчилж авахт нь оролцсон гар биеэр яг оролцсон тэр багийн ахалж явсан хүмүүнийх ярилцлага нь ингээд байгаа хгүй Орос төр. Тэрэн дээр нөгөө хэд нь шууд тэгж ярьж байгаа юм чи. Тухайн үеийн Оросууд бол бүгдээрээ юм нэг за халтран цаашин тий. Тэгтээ юм бүдүүн муухай өнөрцөн ч юм уу ямар нэгэн тийм байдалтай. Тэгүн гутла Попков ч амар цэмбгэр байдаг. Тэр нь маш их эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд ороход нь уруу татдаг байсан одоо гаднах төрөх байхаа гэж ярьж байгаа. Чи залуу үеийн царийг харсан уу? Би хараагүй. Би бас хараагүй. Залуудаа ямар байсан юм бол одоо хөшсөн царийг нь харсан чинь хайр өгөөл юм байлээ. Тийм ер нь бол яг ийм яг маньяк яг жаа шоронгийн хувц өмсөлцсөн үнийг сони эвгүй малгай залгаа өмсөлцсөн. Би зүгээр ярилцлага эднэрийг үзэхэд бол зүгээр л байлаа. Гэтэ ингээд яг ингээд харилцаж ярьж суухад өөрийгөө тухтай гэж мэдэрхэр хүмүүс гэж байдаг бол Попков бол тийм. Тийм. Айгу зөв ярьдаг, айгу хүндлэлтэй ярьдаг тий. Хүнтэй ерөөсөө тийм ам мөрийнхтэй гол нь биш. Өөрийнхөө өнцгөө маш зөв харуулж чаддаг. Жишээ нь одоо Попковгийн талаар кино хийсэн байгаа байхгүй юу? Хороший человек гэдэг сайн хүн гэдэг. Тэр нь гарцсан гэсэн чи өөрөө тэрэнд бол айгу дургуутж байгаа байхгүй юу? Та нараа өөр олигтой юм үзүүлж болдгоо юм уу? Гэсэн чинь нөгөө сурвалжлагч эмэгтэй нь өөрөө номыг бичээд киног нь гаргасан байхгүй юу? Тэгсэн чинь үгүй одоо хүмүүс криминал дуртай штэ гэсэн чинь ийм юм хүүхдүүд үзэх ямар хэрэг байгаа юм бэ? Хүүхдүүдэд гоё юм үзүүлээч. Хөвгшин настай хүмүүст ингээ Орос ямар байгааг харуулах шаардлага байгаа юм уу? Гэт ярихлаараа ингээд нэрэл яг өөрийнхөө хийсэн хэрэг нь биш зүгээр киног шүмжилж байгаа хүний хувьд бас зөв юм ярьж байгаа юм шиг те. Яг харилцаан дээр бол яг юм айгүй ингийн цагдаад байхад тэр чин Миша Улыбчев юу лөө инээмсэглсэн Миша гэдэг хочтой дандаа сайхан харилцаатай. Тэгээд 98 онд цагдаас гараад 2011 оны хооронд юм харуул хамгаалтын албанд хаасан байхгүй. Тэр үедээ бол өстой муухай аштай хүн үнэлэгдсэн баг. Одоо нөгөө хамтран ажилласан хүмүүсээс нь асууж байгаа ямар хүн байсан бэ гэхлээрээ. Тэгэхээр яг цагдаагаас гараад яг юм айгүй муухай аштайсэн гэхлээр цагдаад айгүй юу юм шиг нөө цагтаанараас айгаал айгүй пялдаг байсан юм шиг. Эсвэл тэр ажилдаа дуртай байсан юм болов. Тэгээ Попков ч өөрийнхөө хэрэг дээр өөрөө дуудлагаар очиж мочдөг. Тийм тий. Тий. Нөө хамт нэг хүнтэй явснаа тэгснэ өөрөө бас баригдчихгүй гэснэ чи өөр тийшээ явж би шалгачаад явчих юм. Тийм тэгээд тэр бүх юмаа ингээд яаж шалгаж гин одоо ямар би баригдахад ойрхон байна уугүй бүх процессыг мэддэг. Тийм. Зөвүүн гар. Тэгээ нөө нэг өөрийг нь одоо ингээд нөө ангарский маньяк тэгээ хүн чон энэ нэрлэлцсэн шүү дээ. Тэрэндээ болохоор өөр амар дургу. Одоо чи нөгөө кино хийсэн чинь тэрэнд нь өөр амар дургу байсан гэсэн шүү дээ. Тэгээд өөрт нь өгсөн хочод айгу дургуул юм бэлээ. Өөр нь ийм нэр өгч яадаг чи. Тийм тэр сурвалжлагч нь харин асуусан юм аа. Та ингээд ямар satisfaction авдаг гэсэн мэгээ алгаасаа гэсэн чинь үгүй тэрнээс ямар одоо
таашаал авах юм бэ? Таашаал авах юм ерөөсөө байхгүй шүү дээ. Та дэлгүүрээс дахиад бэлдсэн уутанд хийцэн мах авдаг болохоос дахиад аваад янзлаад байдгүй үстэй. Надад бол тэр нөх хүн алхахтаа бол тийм амар таашаал аваад юм байхгүй гэн. Тэгэхээр нэрээ тийм ч юм шиг. Тэгэхээр тэр хүн тэгээ алаадсэн яг тийм юу байгаад байгаа хөх тээ. Таашаал авдаг байсан. Янз янзаар авдаг тээ. Тэгээд ямар нэг таашаал өгдөггүй юм шиг гэснээр алаад яваад нэг ямар тэгтээ тэр ямар нэг талын чухалцгцэн асуудал. Өөрийнх нь юу нь бол толгойн ажиллахтаа бол яг тэр садар самуу арилгаж байгаа л утгатай юм шиг байна. Тэрүүгээрээ таашаал авдаг гэсэн. Тийм. Тэгээ одоо өөрийнхөө ингээ алсан хүмүүстээр ингээ тэр чи явж очиж байгаа шүү дээ. Ингээл тэнд нэг өгсөн хүн байна. Тэнд явж очиод үзэл. Тэгээд ингээ юу ч ямар нэг эмоц гаргахгүй ингээ төв байж чадчихна гэхээр бас айгу сонирн байгаа байхгүй юу? Тийм. Гэтэ одоо ингээ 20 жил барьж чадаагүй гэдэг тайлбар нь яг тэр цагтаа нарын хэлж байгаагаар нь яг Ангарскд бол амар их гэмт хэрэг гардаг байсан. Маш их бүлгэм ихтэй. Тэгээд өдөрт 1-2 аллах бол зүгээр ингийн асуудал. Тэгээд одоо халуун мөрөөр мөшгөж явах нь хамгийн амар байхгүй юу? Олдохгүй үнийг хайснаас тэгээд олохгүйсэн шалтгаан тэр. Аллагуудын деталуудаас ингээд нилээд юм байгаад байгаа байхгүй юу? Нэг сонирхолтой яг нөхрөөс нь ярилцлага асуугаад тэр цагдаа нараас нь бас асуусан нэг зүйл нь бол юм 2 эмэгтэй яг нэг доор өгсөн. Гэхдээ цаг нь маш их зөрүүтэй байсан. 10 хэдэн цагийн зөрүүтэй. Тэгээд ойр хавьд янз бүрийн амбар эднэр байдгүй гээд маш их шалгаж явгаад дараа нь Ангарскийн маньяк баригдсны дараа Попковоос асууж байгаа хгүй тэр хоёр ямар учиртай юм бэ гэсэн чинь 2 эмэгтэйг дагуулж яваад уул нь хоёулынг тэр шүндэ алсан юм байна. Тэгээ Попков гэртээ харьчаад маргааш өглөө нь босоод одоо цагдаагийнхаа үнэлгээ ашиглаа яваад байдгүйсэн. Цагдаагийнхаа үнэлгээ хайсан чинь нөгөөх нь олдоогүй. Тэгээ буцаагаад нөгөө ойрогоо очисон чинь нэг эмэгтэй нь босцсон сууж исэн гэсэн. Тэгээ бити намайг алаач би гэр бүл хүүхэдтэй хүн гэсэн чинь нөгөөтгийн тэнцээ алаад тэгээд тийм олон цагийн зөрүүтэй аллага. Аим шиг. Тэгснэ нөгөө аллагын арга барил гэсэн чинь эхлээд сүхээр хохирч байгаа толгойг нь дахин зохиод дараа нь болохоор шатамхай шингээ асгаж галдан шатаадаг байсан гэж. Ер нь шатаадаг байсан юм болов. Нэг хүнийг шатаасан. Янз бүрийн юм ашигладаг байсан. Олс, сүх, атворк, галтгооны хутга гэдэг лөө. Kitchen knife ч одоо галтгооны хутга, ахуй хутга. Тийм. Одоо балиуз биш ээ. Одоо нөгөө chef knife байхгүй тий. Тэгээд оролт моролт олс мосоор ингээ хүмүүсийг боож алдаг тий. Бүр нэг хүний зүрхийн зүгээр суглаа гаргацсан. Йоо, тэр ямар солиотой юм бэ. Тэгээ яг нь өөрөө цагтаа байсан болохоор буу энтер бол ашигладаг байсан баг тий. Нэг хүнийг буудаж алсан. Тэр нь сум энтрээр нь ер нь мэдэгдчихдэг юм багтаа. Гэтэ тэр буудаж алсан яг цагтаа байхдаа хүн алсан. Нөгөө юу өөдөөс нь нөгөө яасан хүнийг оо? Тийм. Тэрийг бол нөгөө нэг түрүүн би ярьчихсан шүү дээ. Тэгэхээс бол бусд нь дандаа яг ер нь бол ганцхан эмэгтэй эрүүл байхдаа халуулсан. Бусд нь бүгдээр юм тодорхой хэмжээнд согтуурсан, архитаа согтуурсан. Тэгээд Попковын бодлоор бол ингээд залуу эмэгтэйчүүд таньдаг хүнтэйгээ хамт явах, найрдвартай гэж ботсон хүнтэйгээ болзоох, эсвэл оройн цагаар гадуур явахгүй эртхэн гэртээ харах ёстой. Шүн ерөөсө гудамжаар тэнүүчлэх ёсгүй гэж үздэг байсан. Охиндоо ч гэсэн яг энэ талаараа байнга бол захиж хэлдэг байсан юм. Гэхдээ одоо ингээд өнөөдрийн нийгэмд чинь энэ боломжгүй юм шиг маш олон хүмүүс бодох байх л та тий. Гэхдээ маш энгийн зүйл нь бол яг сайн найз таньдаг хүмүүстэйгээ л орой гарах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс тэр тусмаа эрэгтэй хүмүүс нь хүргэж өгнө гэдэг итгэлтэй байх хэрэгтэй байхгүй тий. Хүргэж өгөхдөө орцныхаа үед биш гэрийнхээ үед хүртэл нь хүргэж өгөх ёстой юм билээ л тий ер нь. Тэ хүмүүс ч ингээл гэрийнхэн гадаанд за баяртайгаа буулгач нөгөө орцод нь хүн зогсож байгаа юм билээ тэ. Тэгээ ерөнхийдөө чиний хэлдгээр ингээд яг тухайн үед бол үнэхээр энэ Оросод нөгөө одоо архитан согтууралт байсан уу бүр хитрхи амар хавтгай хийсэн юм шүү. Бүх Оросын нутаг дэвсгэрээр ерөөсөл дүү архитект шоудалт ингээл зугаац ингээл одоо нөгөө Оросыг чинь баяр ихтэй нэг баяраас нөгөө баяр шилжиж амьдардаг баг дундуур нь ажил хийж амжт юм уу гэмээр тийм байдалтай байсан үү штэ. Ер нь тэгэл одоо нөгөө цуврал аллаг гэдэг Оросыг сонсон гот дандаа л ер нь 1900 он. Тэгээд Попков чинь нөгөө ДНХ шинжилгээ хөгжсөн тулдаа л намайг барьж авсан түнс шийднэр бараг барьж авах юмарч боломжгүй байсан гэж бол ярьсан байдаг. Тэгээ гэмт хэрэг үйлдэх үеэр эн чи ямарч юугүй заяа төлөвлөгөө байхгүй зүгээр хүснээрээ алдаг байсан болохоор бүх охирогчдыг ингээл заавал нэг бүрчлэн санжаах өрнө шаардлагагүй гэж үздэг байсан ч гэсэн өөрөө яг ингээд ой тогтол цаатай болохоор тэрийг ингээд нэг бүрчлээ одоо уг нь бол цаг санаад байгаа байхгүй. Энэ яг бүх охирогчдоо нэг дор хүлээн зөвшөөрөөгүй шалтгаан бас байж магадгүй гэж үтсэн юм билээ. За тэгээд өөрийгөө энэ хүн болохоор бусад нөгөө цуврал алуурчтай ерөөсө харьцуулахыг хүсээгүй. Одоо юу гэдэг би тэрнээс илүү галсан. Би бол баригдахгүй тэдэн жил явсан ч гэдэг юм уу. Тэгхийг бол ерөөсө хүсээгүй юм билээ. Тэгээд 2020-с 2023 оны хооронд Попковыг одоо хэргийн газруудаар ингээд дагуулж авах үеэр бол тэр ахаад 5 аллахыг хүлээн
зөвшөөрсөн байгаа. 3 жилийн дотор гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрийн алга үйлдэлсэн байршлыг бол маш сайн зааж хэлжсэн гэж. Яг энд болсон тэгсэн гэсэн гэдэг. Тэгээ нэг ийм гажч гэмээр хүн байна. Тийм би энэ хэргийг яг он сарын сонсоод нөгөө Пичуркины үеийнх бас санаанд ороод. Тийм. Бас яг энэ үеэр бахан хуалсан шүү дээ. Тийм, Москвад шүү дээ. Тийм. Тэгээ Ангарскаас гадна Попков бол сүүлийн 20 жилийн турш уур бусад хотуудаар явж исэн болохоор тэнд ч гэсэн одоо гэмт хэрэг үйлдэж исэн байх магадaltaй гэдэг юм билээ. Гэхдээ өөрөө бол өөр хотууд алга үйлдсэн талаар нэг ч үгсүүд дуграагүй. За тэгээд мөрдөн байцаагч нөгөө Дубин гэдэг хүний хэлснээр бол Попков хизээч одоо гимшсэн шинж тэмдэг үзүүлж байгаагүй. Нэг удаа тэр өршөөл хүсэх загтал бичих бодолтой байгаа гэдгийг хэлээд 25 жил шоронд суусныхаа дараа одоо өршөөлийн хуулиар соллогдож магадгүй гэж найдаж байгаагаа тэр Дубнинд хэлсэн юм билээ. Тэгээ ер нь бол яг нөгөө шоронд ингээл болж өгвөл сайн нөхцөл байхыг одоо эрэлхийлж гин тэрнээс гадна ингээ шоронгоос одоо гарах хүсэлтэй байгаа юм л. Одоо хүртэл нөгөө юм чинь шорондоо сууж байгаа шүү дээ. Тийм өөрөө ярихдаа бол ингэж байгаа байхгүй юу? За миний хийсэн хэрэг бол хүн хийх ёстой хэрэг биш ээ. Гэтэ би насаараа л ер нь сайн хүн байхыг хүсэж исэн. Гэтэ ямар хүн болсон тийм хүн болчлоо. Миний байгаа газар би анхных биш, би сүүлийнх биш ээ. Гэхдээ хүмүүс болж өгвөл одоо хэрэг төвөгт бити орооцолтой шорон гэдэг чинь сайхан зүйл биш шүү. Тэгээд маш олон хохирогчтой маш олон гэр бүлийнхэн маш олон гишүүд нь цаазлах хэрэгтэй гэж хэлжсэн юм байна л да. Тэгсэн чинь Попков өөрөө хэлэхдээ энэ хүмүүс юмыг үлдэхдээ маш сайн бодох хэрэгтэй. Би цаазлуулсан бол аль дээр тэр 2005 онд цаазлуулаад тэгээд бүх юм дуусах байсан. Гэтэ би ингээд шоронд сууж байгаа надад илүү зовлон ч юм бэлүү гэд хэлж байгаа байхгүй. Тэгээд та 2 life sentence авцсан яах вэ гэж дараа амьдралдаа энийгээ дуусгах байх уу те. Угаасаа энэ life sentence тэр хоёрыг яаж чадахгүй юм ч те. Насаар хойрох. Өөрөө яг ярьж байгаа нь бол нэрээч энэ хүнийг цаазлахны баг энэ хүнд жаргал байгаа юм шүү гэж бодхоор. Тэгээд ямар нэг ингээл хэрэг ярьж байхад ер нь шалтгаан нь тийм байсан юм шиг байлээ. Тэгж үздэм байлээ ч гэдэг юм уу нэг ийм ямар нэг гаргалгаа гаргахыг ер нь хичээдэг штэ. Тэг тэрэн шиг энэ хүнийг ингээд гаргалгаа гаргая гэхлээр магадгүй тэр бага насных нь ээжийн хит их төгс байхыг шаарддаг байсан асуудал нь эцэстээ ийм байдал хүргэсэн. Энтэр гэсэн нэг ийм утгагүй хашаа тэрнээс нь болоод хүмүүс хашаа тэр хүн орой ууж явж байгаа тэгээд тэр залуу ингээд айгүй цэрхэн уцалцсан юм нүдэн тулаахан залуу хүргээд өгье гэхдээ тгийгээд хоёлаа харилцаанд орох уу гэхдээ тгий гиснээсээ болоод өөхөх хэвтэй юм уу тийм эцэстээ амар утгагүй. Тэгээд ийм сэтгцийн өвчтэй юм уу гэхлээр эргүүлч юм шиг. Эрүүлээсээ гадна бүр айгүй тийм ухаантай ч юм шиг. Тэгээ одоо ийм учир нь болохгүй. Уг нь бол ямар нэг хэрэг чи учир явдал нь тайлагдаад ерөнхийдөө нэг иймэрхүүл байсан юм байна гэдэг үлдэн дүүрийг хэр энэ юм ч одоо юм байхгүй. Яг ингээд нөгөө мотив нь бол ойлгомжтой байгаа байхгүй тий. Зүгээр л юм. Эмхтэй хүн хэрэг ингэр султай байх юм бол тэрийг алах ёстой гэдэг мотивтай байгаад байгаа байхгүй. Гэхдээ заавал алах ёстой гэдэг дээр бол үгүй шүү дээ. Уул нь бол зүгээр юу гэж хэлэх юм дээ. Одоо юм гаж сэтгэх хүний нэг дутагдал нь хүн юм барьер тавьж чаддгүй гэх юм уу. Одоо хүн алыг бол хинч хэнийг ч алж чадхаар байхгүй юу толгоонд бол. Гэхдээ хүмүүс тийм үйлдэл хийхгүй байгаа нь нэг нийгмийн оюунлаг нийгмийн нэг дүр төрх байгаад байна шүү дээ. Одоо юу гэдэг 10,000 жилийн манай эртний өмнөх 10,000 жилийн өмнө нэг хүний юм таалагдвал халаад авчдаг гэсэн бол одоо тэгж болохгүй гэдэг бүгдээр ойлгож байгаа шүү дээ. Тэгэхэд өөрийнхөө юм нэг бусдаас дээгүүр гэж харсан үнцэх нь магадгүй би энийг алах хэрэгтэй гэдэг бодол байсан баг тий. Надад ийм хүч байгаа. Би энэ дэлхийд одоо ийм хүмүүсийг алах ёстой, би цэвэрлэх ёстой гэсэн тийм бодол байсан байж магадгүй. Ер нь маниакууд ч өөрсдөө бусдаас дээр би ингэх ёстой гэж боддог бодол нь халаад идэг юм шиг үлээ л дээ тий. Тэ амар утгагүй энэ хүн чинь ямар юу юм хуульч прокурор юм уу юу юм тийм биз зүгээр л нэг цагтаа байж байгаа л энгийн л зүгээр нэг иргэн байгаа штэ тэ өөрийгөө ингээ дотроо энэ хүн эмхтэй цавхаа авах юм бол бараг л би шийтгэлийг нь амсуулна гэсэн тийм бодолтой л бахан алдсан байгаа байхгүй. Түүнээс зүгээр л ингээ явж байгаа тааралтгаар нь тэгсэн тэгснэ гэртээ шууд харьяа гэснийг нь бол зүгээр хүргээд өчтдөг гэсэн шүү тэ. Тэнийг өөрийгөө бас юугээд ботцсон. Ер нь бол амар зүгээр одоо ингээд бодоход бол нэг тийм. Тэр нь 100% үнэн гэдгийг үгүйг нь бид нар мэдэхгүй шүү дээ. Өөрийнх нь л ярьж байгаа нь тэр учраас шүү дээ. Тэгээ өөрөө ч бас тэгж хэлсэн. Үгүй та нар миний үгэнд итгээд ах юм аа. Энэ бол миний л ярьж байгаа зүйл. Хинч хажууд нь байгаагүй. Та нар миний үгэнд итгэхээс үр аргагүй шүү дээ. Тэгээ тэр нөгөө яг хохирогч эмгтээчүүд бас юу ярьсан сонирн байгаа даа байхгүй. Тэд нар болохоор яг толгойдоо гэмтэл авчихлаар
одоо яг урдных шиг хэвийн зүгээр байна гэж уусаа байхгүй шүү дээ. Ямар сандаа нөгөө 2 амьд үлдсэн гэр чинь зургийг нь харчаад ерөөсө таниагүй. Тухайн одоо магадгүй үйл явдал шүн болсон бол тэ танихгүй байх. Зарим нэг юм санаа, зарим нэг юм бол санахгүй бах тий. Магадгүй нөгөө тархич өөр ингэ нөгөө хүнийг хамгаалдаг шүү дээ. Тэгвэл шоконд ороод тэр хүнийг зүгээр мартуулчихж байгаа байхгүй. Яг тэр хэсгийг хаачдаг. Тэр хүнээс одоо бити хар бити яа гэдэг нэг тийм магадгүй. Тэгээд нэг ийм хэцүүдэлтэй хэрэг байна. Хэдийгээр олон жил ингээд хугацаа алдсан гэж одоо харагдаж байгаа ч гэсэн эцэст нь ингээд одоо зохиох ёсны ял шитгэлээ аваад шоронд ялаа эдэлж байгаа. Михаил Попков гэдэг цуврал алуурчин байлаа. За энэ хүн бол 1964 оны 3 сарын 7-нд төрсөн. Энэ жил 61 настай. Тэгээ эцсийн дүндээ энэ хүнийг бол 90-с дээш хүнийг хохирогчоо болгосон засаршгүй цуврал алуурчин гэж үзэх болсон юм билээ. Нэмэх 10 жил, нэмэх 9 жил эднэр авсан нь бол одоо бол мөрдөн байцаагт ямарчсан байгаа. Тэгээ арай нөө шоронгоос илүү нөхцөл арай сайтай тий. Тэгэж нэг жоохон таатай нөхцөлд энэ төр байгаад байх аргаа юу нүгэр айгуу санагдсан юм шүү. Магадгүй. Гэтэ одоо ингээд ойлгомжтой шүү дээ. Саатуулах байр гэдэг чинь хамгийн тийм таатай орчин биш шүү дээ. Тэгээ хүнд нөхцөлийнх гэхлээрэ бүр хэцүү хүүтэн газар байдаг. Халуунд амар халуун, хүүтэнд амар хүүтэн юу гэдэг нь тэгээ хоол нь айгу муу гих мэт асуудалтай. Тэгүн готлоо жишээлбэл саатуулах байранд ядаж өрөөндөө тамхи татах боломжтой ч юм уу. Тийм давуу талууд зөндөө байхгүй. Зүгээр л ингээд тамхи татаж болохгүй, өрөөндөө тамхи татаж болохгүй тэнцэнэ чи 23 цаг сууж гэд боддоо. Тамхи татдаг хүнийг тэгээд тамхи татчих юм бол зодуулна. Тэр чинь тамхийг хурааж аваад тэгээд угаасаа тамхи ахиж олно. Тэгтээ зодуурал заавал хийн штэ тий. Одоо дотоод дүрмийг зөрчсөн гэж тий. Тэгээд дотоод дүрмийг зөрчөөд байх тусам тэр чинь нөгөө муу түүхтэй болоод улам ингээд хэцүү болсоороод ингээд шорноо бүр хэцүү хүнд нөхцөлтэй болоод байдаг. Сайн байх тусмаа ингээд дээш яваад байдаг. Тэгээ одоо мөрдөн байцаахын хувьд бол одоо тэгж хоорондоо тохиролцоо хийж байгаа нь маш олон хэрэгүүдийг шийдэх ёстой байгаад байдаг тий. 90 оны хэрэг байна, 2000 оны хэрэг байна. Тэднээсийн гэмт хэргийг олоод тэр хүн одоо талигаачийн биеийг нь олоод гэр бүлд нь тэр хүнийг ном ёсоор нь оршуулах боломжийг олгох нь илүү чухал байхгүй. Тэгэхээр сүл тэр насаараа хоригдох жаа хүн амар хэцүү зовж амьдарч гинүү яаж гинүү гэдэг нь дараагийн асуудал, тавтах асуудал байхгүй тий. Тэгэхээр тэгэл тохиролцоонд яваад байгаа. Тэгэхээр сүл 89 хүн алдсан гэл нөө тоон нэмэгдээд ах тусам амарчлаад байгаа юм биш. Тэгээ энэ хүнийг болохоор Орос улс даяараа бүр бараг цаазаар авахыг уриалж исэн ч гэсэн Оросд болохоор нөгөө цаазын ялыг албан ёсоор төлөвлөсөн болохоор тэг хөөсөө боломжгүй байдаг. Тэрний гайхаад байгаа юм нь ингээд өөрийнх нь яриан тиймэрхүү байсан гэхээр одоо энэ хүнийг ер нь ингээд psychologist-ууд юу гэж дүгнсэн байдгийг бол багын trauma-тай заавал ингээд бүхнийг холбох гээд идэв шүү дээ. За энэ хүн нэг багаасаа нэг ийм зарчимтай эцэг дээр өссөн байна гэх тэрнээс гадна яг хоо эхнэрийнх нь тэр нөгөө араар тавилтаас нэлээд том цохилт болж өгсөн бах. Хэрвээ тийм үнэхээр амар зарчимч гэр бүлд өссөн бол тэ энэ бол гэр бүлээс гадуур харилцаа байж болохгүй гингүүт өөрөө эн чин тэр алхаж байгаа хүүхнүүдээ хүчрхийлээд исэн гэхэлэр нөгөө яг хоо бэлгийн хүчрхийлэл биш байж бас магадгүй л дээ. Ер нь одоо зодож модохыг чинь хүчрхийлгээд байдаг шүү дээ. Тэгээс тэрэн дээр одоо гайхаад хүчрхийлчихсэн. Тийм хүчрхийлжсэн шүү дээ. Хүчнэдчихсэн. Тий. Хүчнээд тэгээд чи нөгөө баахан бэлгийн замын алдар төвчэн тэр аваад тэгээд тэрнээсээ өөрөө жоохон цэвэрч мэрч болохоор тэрнээс жоохон сэжгэлсэн юм шиг байна. Тэгээд нэг хэсэг ингээд яг бүгднгийн ташраар нь хүчнэдэд байсан юм байхгүй байх шиг байгаа. Тэгээд өөрт нь юм таалагддаг тип байвал бэлгийн харилцаанд орчдөг гэсэн ухаан юм ярьсан. Бэлгийн харилцаанд орсныхан дараа алдаг байсан уу яадаг гэснийг би мэдэхгүй. Тэрийг ерөөсөө яриаггүй. Одоо тим сэдвэр юу ярихгүй юу юм өөрийгөө гаж донтон гэж ерөөсөө бодохгүй байгаа юм байхгүй. Харин тийм тий. Тэгэж ч юу н яриан дээрээс нь хүмүүс дүгнээд. Тийм тэгээд нэг хүн дүгнэлт гаргахтаа одоо хүн ямар нэг үйлдэл хийхлээр ингээд таашаал авдаг. Одоо маниакууд ч юм бол хүн алж байгаагаараа таашаал авдаг шүү дээ. Өөрийгөө бурханлаг гэж үздэг ч юм уу. Тэгэхэд Попковыг хэлэхдээ бол энэ яг алах процесстэй таашаал авч байгаа биш. Алсныхан дараа энэ дэлхийд юу ийсэндээ таашаал авдаг хүн юм шиг өөрийгөө дүрслээд байна. Тийм яг процесс нь бол өөрт нь таалагддаг биш те. Гэтэ нэг юм завхаа эмхтэйгээс дэлхийг ангижрууллаа юу гэдэг. Гэтэ яаж ч утсан бол хичнээн зөв юм ярьсан, хичнээн зөв харуулах гэж үтсэн ч гэсэн факт бол факт. 89 эмхтэй үнийг serial killer болж алсан. Тийм тэр бол асар их тоо шүү. Тийм 89 эмхтэй биш. 88 эмхтэд нэмэх нэг эрэхтэй те. Гэтэ тэр бол зүгээр факт байхгүй. Цуврал алуурчин тэгэл болов. За ингээд энэ хэргийн тухайд бит хоёр бэлдсэн мэдээ
мэдээллүүдэд та бүхэнд цэгцтэй тодорхой тайлбарлаж явахыг хичээлээ. Ойрд бас цуврал орчны талаарх мэдээлэл хүргээгүй. Та бүхэнд сонирхолтой бас нэг тийм тааварлшгүй юм шиг санагдсан байх гэж бодож байна. За өнөөдрийн дугаарт хүч нэмж надтай хамт ярилцахыг зөвшөөрсөн Русланд баярлалаа. Баярлалаа. За ингээ бүгдээрээ амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрүүлээрэ хэдүүлээ ярих мэгмар гайрагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.